Сайн байна уу? Намайг Отгон Тулам гэдгээ. Би Өвөрхангай аймгийн Хар хорин сумын малчин. Тэгээд 2023 онд Улаанбаатар шилжиж ирсэн. Ер нь бол 22 он, 23 он, 24 онд бол ер нь байнгын тийм цудтай, гантай. Ер нь бол тийм давтамжууд ойр ойрхон явагдсан. 200-300 толгой малтай байсан. Тэгээд тэрийг бол чадлаараа малж байгаа л тэгэл суданд малаа алдаал тэгэл нөгөө амжиргааны хэдийн мал маань байхгүй болчихвол тэгэл амьдрах аргагүй болоо тэгэл хот орж ирж байгаа юм дөө. Байгаль цаг уурыг бол өстой биеэрээ мэдрэж л явж ин дөө. Одоо тэгэл хаасайгүй хуураашлж явагдаж байна. Усны гарцсан муудж байна. Тал булаг шанд их байдгүйс одоо бол баг ширгээ гол мачууд арьсчаад байгаа шүү. 40-30 санж 20-30 санж ороход бол нөгөө өвсний гарц сайхан байсан болохоор мал бол идэх юм болоод идчихдэг байсан. Одоо өвс нэг жоохон 2-3 санж мэчний 20-30 санж. Энэ бэрхшээлийг одоо тэгэл бэлтгэлээ сайн хангаж ийж нөөц өвс тэжээл сайн байж малын тарга хүчийг намар сайн ахуулсан. Одооноос эртнээс тэжээл өвсөө өгөөд эхэлсэн тэжээлэнд нь оруулсан бүр тийм байж л давтаа. Бас энэ хүмүүс хоорондоо сайхан бүл болоод юмаа илбэж хийгээд ерөнхийдөө тийм жоохон малаа чанарчуулвал бас сайн л гэж боддог л доо. Тэгээ манайхан зарим нь бас тэгж амьдраад байгаа юм аа. Бүгдөө бүл болоод нэг 10 эдэ айл ч юм уу хамтраад одоо хатлан тэжээлдээ явах нь явдаг. Малаа хараад үлдэх, сайлаа борлуулдаг. Тэгэж бол нэг хэдэн жил амьдарч байсан манай зарим ахын дүүч гэсэн одоо тэгэж амьдарч байгаа. Тэгээ ерөнхийдөө байгалийнхаа энэ уур амьсгалтай зөв зохистой бай гэвэл одоо тэгэл хүн сэтгэл дор бүрнээ сайхан байгаль дэлхийтэй зөв боловсон харьцаж сайхан хайрлжил байвал байгаль дэлхий бас биднэрт ивэл өрөөлөө өгөөд сайхан болох бахал гэж бодож байна доо.